Сайн бацгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн маань сэдв холимог будирхайг нэмэх, хасах гэсэн хичээлийг баттгаж үзэж байна. За өнөөдрийн хичээлийн зорилго маань болохоор холимог будирхайг нэмэх, хасах үйлдэлийн утгыг ойлгон үйлдэл гүйцэтгэх чадвартай болох нэ. За 7 холимыг 3 хүүхдэд яаж хувааж өгөх вэ? Энийг бүгдээрээ хуулж аваад дэвтэртээ бичиглэл хийж бодоорой. За дараах дүрсийг маш сайн ажиглаарай. Хэдэн бүхэл, хэдний хэдэн хэсэг нь бодогдсон байгааг бүгдээрээ сайн ажиглаарай хүүхдүүд ээ. За дүрсийг сайн ажиглаарай хүүхдүүд ээ. За дараах дүрсэд болохоор нэг бүтэн буюу 8-ны 3-ыг тэмдэглэсэн байна. За холимог будирхайгаар илэрхийлэхэд болохоор нэг бүхэл 8-ны 3 гэж үчих нь байна. За дараагийн дүрс болохоор 2 бүтэн буюу 8-ны 2 нь улаанаар будагдсан байна. За будирхайгаар илэрхийлж үчихтэй 2 бүхэл 8-ны 2 гэж уншигдах нэ. За энэ дараагийн дүрсийг бүгдээрээ сайн ажиглаарай хүүхдүүд ээ. Эдгээрийг нийлүүлэн нийлбэрийг олж болох уу? За тэгвэл 1 бүхэл 8-ны 3 дээр нэмэх нь 2 бүхэл 8-ны 3. За энэний нийлбэр болохоор 3 бүхэл 8-ны 5 гэж уншигдах нэ хүүхдүүд ээ. За ялгарыг олж болох хүүхдүүд ээ. За мэдээж бага тооноос их тоог хасаж болохгүй учраас 2 бүхэл 8-ны 3-аас хасах нь 1 бүхэл 8-ны 2 гэж хасах нэ хүүхдүүд ээ. За энэ холимог будирхайн ялгарыг олоорой хүүхдүүд ээ. За хариу нь хэд гарсан бэ? 1 бүхэл 8-ны 1 гарсан уу хүүхдүүд ээ. За энэ холимог будирхайн нийлбэрийг олсон байдлыг бүгдээрээ сайн ажиглаарай хүүхдүүд ээ. За бүгдээрээ уншаад бодъё. 1 бүхэл 8-ны 3 дээр нэмэх нь 2 бүхэл 8-ны 2. За энэний нийлбэрийг олоход 3 бүхэл 8-ны 5 гэж уншигдах нэ. Бүхэл тоог энэ хуурийн зураасны урд нь голлуулж өчнө гэдгээ битгий мартаарай хүүхдүүд ээ. За дараагийн тоог бүгдээр уншъя. 5 бүхэл 9-ны 3 дээр нэмэх нь 2 бүхэл 9-ны 2. За бүхэл тоо нь болохоор 7 бүхэл 9-ны 5 гэж уншигдах нь байна хүүхдүүд ээ. За дараагийн тоог ажиглаарай. 5 бүхэл 8-ны 3-аас хасах нь 2 бүхэл 8-ны 2-ыг. Энэний ялгар нь болохоор 3 бүхэл 8-ны 1 гарах нэ хүүхдүүд ээ. За 7 бүхэл 19-өөс хасах нь 2 бүхэл 10-ны 2. Энэний ялгар болохоор 5 бүхэл 10-ны 7. За энэ хүүхдүүдээ холимог будирхайн нэмэх хасах тооны нэмж хасахтаа хүүхдүүдээ бүхэл тоог хуваарийн зураасны яг голлуулаад урт талд нь бичихээ мартуу за хүүхдүүдээ. За холимог будирхайн нэмэх хасах үйлдэлийн бичиглэлийг сайн анхаараарай хүүхдүүдээ. За гэрийн даалгавар сурах хүчгийн хуудас 66 номер 359-оос 362 хүртэл хийгээрэй. Бодлогоо анхааралтай сайн бодоорой хүүхдүүдээ. За хичээлдээ анхааралтай идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.